Үр хүүхэд гэр бүлийг л хайр их болоо л гэж бодож шин. Хайр гэж юу вэ миний дүү? Зүгээр хэлээд хайр гэж юу юм цааш. Юу вэ? За хэлээрэй. За хэлчих. Хичээд байна. Тэгэл ээжтэйгээ зурлал, эхнэртэйгээ зурлал. Тэгээд бүх сайхан хатаа зурлал. Гэж нэг хэлхээсээ илүү мэдрэх нь илүү дээр гэж бодсон. Хэдэ. Одоо аав ээж хатуу мат садан бодол. Ад жаргалтай амьдрах гэсэн. Тэгэхээр хайрыг чуур хүүхдийг ерөнхийдөө жижиг болгох гэж бодсон шүү. Одоо хайрал нэг талаасаа хүндлэлтээр амьдрах тогтдог. Хайр бол дээдийн гээд яваад ч юм да. Хайр халамжаараа үгээрээ үйлдэлээрээ бүхэл юмараа Үнсэд Аав ээжтэй маш их хайртай шүү. Аав ээжээсээ байнга мэдэрдэг. тэдэг, Ерөнхийдөө хөвчлээ ер нь үгээр үйлдэлээрээ л үзүүлэхийг хичээдэг шүү. тэрвэрдэг, үнсдэг, ер нь бүгдийг л хийдэг. Үгээрээ ч хэлнэ. Тэгээд хийж байгаа юмд нь туслана.